Hey guys, сайн биз дээ? Үгүй юм уу биш гэдэг юм бол мэдчихэж байгаа. За өнөөдөр би маш гоё бодлоо хуваалцгаад сууж байна. Ямар бодол вэ гэхээр бол биш шүү. Балны тухай бол биш. Ингэсэма ингээд бодлоо та би give хинтэн цаашаа ер нь боддог байсан л та. Өмнө нь тэгээд ерөөсөө судалж уншиж үзэж байгаагүй. Судаллаа, уншлаа. Тэгээд ер нь Монголд амьдрах айгүй хэцүү болоод байгаа шүү дээ. Монголд ч гэлтгүй ер нь л дэлхийн бүх улсуудад маш хэцүү болоод байгаа. Яг мөнгөтэй хүмүүст бол сайхан л ахaltaа. Дундаж төвшний залуусд бол амьдрахад үнэхээр хэцүү нийгмийг Монгол бол бүрдүүлж байгаа. Монголын цаашаа тий дээр сууж байгаа. Замдгүнт. Тэгээд бодсон судалсан. Манай Монгол улс чинь 2 давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөг улс. Тэгээд би өөр улсын иргэншил авчдсан билүү гэж бодсон. Тэгээд ихэнх улсууд заавал олон янзын шаардлага тавьдаг л та. Тэгээд одоо жишээлбэл бол их оронд нь 5 жил тасралтгүй ажиллаж, амьдарч, татвар төлж, нийгмийн даатгал төлж байсан байх ёстой гэл те. Иймэрхүү янз бүрийн улсынхаа онцлог шалтгаалаад шаардлагуудтай. Тэр шаардлагуудыг бид нэр ингээд биелүүлж чадахгүй ч юм уу те. Биелүүлж чадахгүй эсвэл виз нь гарахгүй юм уу. Тиймэрхүү хүмүүс байвал яах вэ гэд асуулаа. Энд тэндээс судаллаа, хайлаа, уншлаа, үзлээ. Тэгсэн чинь яг онлайн шоп шиг заяа. Иргэншлээд зардаг улсууд байна хөөе. Иргэншлээд зардаг. Тэгээд хамгийн багадаа $100,000 дэшээ $350,000 хүртэл байна. Хамгийн багадаа $100,000 заяа. Бүр гэр бүлээрээ штэ. За одоо жишээлбэл бол өрхийн тэргүүн нь иргэншил авъя гэд $100,000 өглөө тийм үү. Тэгэнгүүт өрхийн тэргүүнийх нь эхнэр нь өрхийн тэргүүнийх нь хүүхдүүд нь бас өндөр настай эцэг эх нь $100,000 дотроо хамтдаа иргэншил хүсэж болдог. Иргэншил авч болдог. Ийм гоё боломжтой зүйл байна гэж тагтдаг. Гайхалтай. Би бол нэр үнээр итгэхгүй байсан л та. Гэхдээ тийм юм байд юм байна. Яг л онлайн шоп шиг. Одоо бид нар ингээл Taobao-гоос ч юм уу, Temu-гээс ч юм уу, тий Alibaba-гаас ч юм уу, Amazon-оос ч юм уу ямар нэг өөртөө хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнээ, бараа бүтээгдэхүүнээ, хүнсний зүйлсүүдээ захиалаад уцаараа л захиалцдаг, компьютераараа л захиалцдаг. Захиалаад гэртээ хөрвүүлээд авдаг тийм үү. Яг тэрнтэй адилхан уцаараа эсвэл компьютераараа бүх бичиг баримтаа бүрдүүлээд сканердаад send. За тэгээд ерөөсөө бүр хамгийн багадаа заяа 1 сарын хугацаанд. 1 сарын хугацаанд хариу нь гараад иргэншилтэй болж болно. Гэвь та нар юу нэгтгэж гинөө? Гайхалтай байгаа зү. Бүр гайхалтайгаас гайхалтай. Гайхалтай гэдэг үгнээс дээгүүр яг гайхалтай гэдэг үгний дээр нь ямар үг вэ? Тэр үг. Юу солиод байгаа юм? За. Тэгээд тийм бай. Одоо би сайхан тайлбарлаад сайхан хэлээд үгүй заяа. Та бичлэгээ дуустал хамт байгаарай. Бичлэгийн төгсөлд бонус байгаа шүү. Бэлэгдээ. Турк, Португал, Доминика гэл. За би аль улсын сонгосон бэ гэхээр Antigua Barbuda. Яагаад сонгосон бэ гэхээр жоохон сонсоход жоохон чихэнд наалдахгүй. Гэхдээ судалж үзэх юм бол үнэхээр гайхалтай улс шүү. Газар нутгийн хэмжээнд бага, хүн амынхын тоонд бага. Гэхдээ энэ юу н давуу талууд тавь гэхээр Caribbean тэнгисийн иргэдээр байдаг. Caribbean тэнгисийн иргэштэй Caribbean style яагаад вэ гэж юу? Caribbean тэнгисийн иргэж нь үнэхээр халуун. Маш гоё халуун. Би халуунд л дуртай. Би дулаахан байхад л дуртай. Би халууцх л дуртай. Бас Wheaten Cox-нд дуртай байна. Wheaten Cox ууж ингэсэл одоо гоё юм. Амттай байна. Тэгээд гэр бүлэрээ ерөөсөө нэг л төлбөр төлөөд гэр бүлэрээ бүгдээрээ паспорт авчихна. Иргэншилтэй болчихно гэсэн. Тэгээд хамгийн гайхалтай нь юу гэж Шенгений орнууд визгүй. Шенгений орнууд визгүй. Тэгээд Америк руу визгүй. Гайхалтай нөө. Гайхалтай гоцтэй. Тэгээд би түрүү онлайн шоп шиг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр заавал очоод наранд бие шараад Wheaten Cox суугаад ах шаардлага байхгүй. Бүх паспортууд чинь шуудангаар л хүрээд ирнэ. Ерөөсөө шаардлагагүй зүгээр хүүхдүүдийн цэж зургийг өөртөө цэж зургийг өгөөд л болоо. Тэгээд энэ бол зүгээр л амталгаа видео байлаа.
Тэгээд бүр дэлгэрэнгүй мэдээллийг дараагийнхаа видеоор оруулна. Тэгээд ганцхан улсыг биш зөндөө олон улсуудыг бүгдийг дэлгэрэнгүй нэг бүрчлэн хэлж өгнө. Өөр ямар улсууд байна. Энэ чинь хамгийн гол нь юу билээ? Яагаад энэ тухай би яриад байна вэ гэхээр энэ чинь ерөөсөө Монголоос тий бусад улсууд руу Монголоос виз өгөөл бүх материалуудаа ингээл олон дахин явдал чирэгдэл болоод визнийхаа материалыг өгөөл хариугаа хүлээгээл виз нь гарахгүй бол хэдэн сар жил дахиж хүлээгээл дахиж виз өгөөл ингээл яваад ах чинь санхүүгийн хувьд ч зовлонтой, цаг хугацааны хувьд ч зовлонтой, явдал чирэгдэл нь ч зовлонтой, сэтгэл санааны хувьд ч зовлонтой. Хамгийн гол нь сэтгэл санааны хувьд аягүй хэцүү байгаа байхгүй юу? Энэний асуудлыг шийдээд өгчнө. Энэ улсынхаа Антигуа Барбуда энэ улсынхаа тухай мөн Доминика гэдэг улс байгаа, өшөө олон зөндөө улсууд байгаа. Энэ улсуудын тухай бүр дэлгэрэнгүй мэдээллийг бүр нарийн нандин зүйлсүүдийн хамтдаа дараагийн имчилгээр оруулнаа. Та нар дараагийн имчилгээ тэсэн ядан хүлээн байх гэдэг итгэл найдвар тэн дараагийн имчилгээг оруулах болно. Тэгээд та нар Passport Goals гэж урдаа чагт авч агаад Passport Goals гэд бичээрэй комментээр доор. Тэгэд Гигэ ТV-гээ subscribe дараарай. Миний үзэгчид ер нь ихэнх нь subscribe дараагүй зүгээр л үзээд явчихсан байдаг юм. Тэгэхээр гомдмоо шүү. Та нар буян хийлдэ. Та нар надад subscribe дарна гэдэг чинь дараагийнхаа ирээдүйдээ өөртөө буян хийж гинэ гэсэн үг шүү. Буян нь буцаж ирэхдээ бороо шиг асгардаг гэдэг үг байдаг шүү дээ. Тэгээд бонусаа хэлхээ мартчихжээ. Энэ улс маань хамгийн гоё нь 150 улс руу визгүй. Би одоо түрүүн хэлсэн шүү дээ Шенгений улсууд руу визгүй гэсэн. Тэгэхээр 210 улс байгаа шүү дээ. Дэлхийд чинь яг ганц хоёр нэмэгдсэн байж магадгүй. Миний хамгийн сүүлийн мэдээллээр бол 7.8 билүү. Би нэг ихсэн судаагүй байна. 7.8 тэрбум ярьж 8 тэрбум хүн дотор 210 улс байгаа шүү дээ. Энэ 210 улсын 150 улсад нь визгүй очно гэж бодохоор чинь та нар гоё яваад тээ. Ганцхан улсын иргэншил аваад л тэгэл 150 улс руу ямар ч визгүй, ямар ч материал бүрдүүлэх шаардлагагүй зүгээр л паспортоо үзүүлээд л би ийшээ ормоор нь тэгэл орчихно. Тэгээ бас хамгийн л гэдэг юм. Хэлхээс яах вэ? Хамгийн гоё нь офшор бүс байхгүй юу? Офшор бүс тэгэхээр энд нуусан, эдсэн, уусан хөрөнгөө тэнд очиод нуучж болно.